Сүүлд Tulsinia Will руу маань олон түмний нүдэн дээр гараа сунгаж үнсүүлэх гээд дууссан. Willч түүнийг нь жуумалцаж хүлээн аваад гарыг нь чангаас чанга үнсэн мэдчихлээ. Tulsinia Chaos тэгснээр Rain руу харснаа би яллаа гэж ботооднаа. Ямар юмараа ялах байх вэ дээ. Rain ч хөрхи яагаад ингэж тухгүй мэдрэгдээд байна гэд л өнгөрөв. Маргаашин санхүүч манай хүнтэй уулзахаар иржээ. Хөрхөн цэцэг бариад ирж. Willч төрүүлж авч үнэртээ тор үнэртэхгүй байна гэв. Хааны ортонд хинч ирээд торлчж магадгүй учраас угаасаа болгоомжтой хэрэгтэй л дээ. Санхүүч харин Виллийг өөрлөө амар ширтэж байна даа гэж бодохдоо нэг л хаана ихтэй харсан санагдаад явчихсан тэр. Рейн Чаус та хоёр ивтэй бай нэгэн рүүгээ битгий муухай хар гээл. Нөгөө шашны баярынх нь хамгийн сүүлийн өдөр буюу 7 дахь өдөр нь их номлогч хин нэгний дээр ариун ус асуугаас тэр хүнийх нь бүх нүгэл өршөөгддөг юм гинэ. Хэрвээ Вилл дээр асуувал манай хүн бутаж хүүхэд биш аль биесны язгууртан хэмээн үзэгдэх болно. Тиймээс тэр өдөр юу болохыг харахаар Рейн маань ахаад явах цагаа жаахан хойшлуулж. Бусад хүмүүс бол Виллийг маань бутаж хүү гэж мэдэхгүй штэ. Мундаг дайчин л гэж боддог. Санхүүч Жос Вилл хааны бутаж хүү юм биш үсттэй гэж сэжиглэхээс л цаашгүй. Рейн санхүүчд овоог шан харамж өгнөө. Гэхдээ зарж өргөдүүлсэн ээжийн маань гоёл чимэглийг олоод өгөөч гэв. Тэгээд хамт хоол идэх ч гэсэн чинь уг нь хийх ажилгүй байхад Вилл худлаа шалтгаглаад та завгүй тэгж хоол идэх зав байхгүй гэд өнөх Рейний баруун зөнгө хардаж гарав. За тэгээд санхүүч за тэгвэл би явъя даа гэд Рейний гарыг үнсэж мэдчилсэн чинь Вилл бол хажуунаас нь харцаараа аллаа. Өөрөө аль охины гар бас үнсэдсэн биз дээ. Тэгээ санхүүч жуурсан гарч явахдаа Вилл Рейнийг үнчин араар хайрладаг юм байна гэж бодсон ч гинтл нэг зүйл толгойд нь зурсгив. Нэг шүүн санхүүч уужгаад баяр хөөр дүүрэн ордноор явж байхдаа гүнж Вилл хоёрыг тэрвэрлдээ зогсож байхыг харсан ажээ. Ингээд л нэг л танил санагдаад байж. Санхүүч энэ бүхнийг санджгаад Рейнд хийснэн дээрөө гэж бодсон ч Вилл далуулахгүй гэж бодоод хилэлгүй өнгөрөхөөр шийдэв. Вилл харин энэ үеэр Рейний үсийг самнаж мөрийг нь барьж өгөх аж. Тэгснээ гинт үнсэж авчмаад. Сүмрүү явах замдаа Рейн Виллийг албаар эрэгтэй хүмүүстэй яриулахгүй гэдэг байгаа. Бити ингэж тунаад хардаад бай гэхэд өнөөх Вилл нь ойлгосон юмгүй. Би танд игтүүтэй харагдаад байгаа мó гэж шаал дайли юм яриа л явна. Рейнд Виллийн тэрвэрлт хачингой дулаахан мэдрэгдэж өөрт нь ойртож тэрвэрэхэд дургүй бишээ хэмээн хэлв. Вилл Чаус тэгээ таны хүзүүндээ шарх авсны дараа хамгаалж чадаагүй өөрийгөө шийтгэж гимтээсэн хүмүүсийг нь алчгаад өөрийнхөө амийг ч гэсэн хорлох талаар бодсон гин. Тэгэд Рейнийг өөрт нь амар уурлах гэсэн чинь Рейн ч юу юуг аваад үнсээд унсан штэ. Тэгээ шарх авснаас хойш надад сайхан андаж байгаа чинь баярлж байгаа л гин. Рейн ч хөрхий хайр гэдэг агшин зурих хайрлсан бүхэн минь үхдэг хэмээн бодсон ч яг үүндээ аль хэдийн Вилл тавтаад дурлаж орхижээ. Рейн одоо л нэг хортой чиглэлийн хайр үнэн болохыг хүлээн зөвшөөрч ах шиг байна. Хатан ордондоо багтар ашхаа явнаа. Залбирлын үеэр өөрийнх нь төлөвлөгөөний дагуу Рейнтэй хүмүүс ойртоогүйч Виллийг хааны бутаж хүүх яриа гарчихсан учраас бүгд Виллийг сониучрхан харж байж. Тэгээд ханхүүгийн өрөөнд орж ирээд өнөөх хатан ч улангассан бух шиг солиорч өгөө. Tulsiняг асаасан хүчийг нь балиар үнэртэй гэж үшгэлж хаяад бас Вилл руу гар сунгаад үнсүүлэх гэсэнд найхтар урлав. Tulsiня бүр ямар тайлбар хэлэхээ мэдэхгүй хэсэг гасж агаад бүгд түүнийг гадуурхаж байна гэж бодохгүй гэж сайхан андах гэсэн юм өршөөгөрөө гин. Хатан бол ёстой улангасан урлаж Tulsiнягийн байрж байгаа тавиурыг нь өшгөлж мөшөглөөд явж өгнөө. Тэгснэ Мишелийн хөл ийм болсон шалтгаан нь чи гээд нав. Ёо тэгснэ хүүгийн минь өмнө хөлөө тэлэхээс өөр юу ч хийж чадах юм чи гэж авсан. Энэ угаасаа Мишель бол балиар аашд нэг толгоо ээжээс авсан батаагац тий. Мишель ээжигээ хэвтрүүлж байна бол гээд хаан болтол минь хүлээж ирэхэд тэнийг ээжинд нь ялхарч ирээд тэрвэрлтэн. Харин Чаус Tulsiняг явж амар гээд явууллаа. Tulsiня хачин их гомдож байсан ч зүгээр хэмээн өөрийгөө тайвшруулад түүний хүлээн зогсох Вилл дээр очив. Tulsiня нэрээ анхнаасаа ханхууг ханхуу болохоор нь л урагтчихжээ л дээ. Ханхуу биш бол тийм юмтай би юу гэж унтах вэ дээ гэж бодож бүр. За тэгээ галзуу цагаа өсдөг үнд маань Рейнээс нэг зүйлийг болоасан. Ахаад булаах амархан хэмээн бодоод Виллд чамайг минийх болгоод өгье гэхин тэрэ. Залбирлын 3 дахь өдөр хүмүүс өшөө авалтын бурхан хаалцид залбирдаг ажээ. Гэхдээ тэр бурхан нь эр хүнд дургүй байсан тул эмгтээчүүд л орж залбирдаг. Рейн өнөөх үүслэгч нь байсан бүсгүйтэй ярилцсан алхана. Өнөөх охин нь Рейн Вилл хоёрыг жоохтойг мэдээд хөөхөн өдөөстэй. Тэгснээ Рейн яах вэ игдүүтэй л гэж боддог гэв. Үүслэгч охин бол өнөөх хөөхөн хүнийг сайхан залуу гэж бодож байвал мартах амархан. Харин хөөхөн харагдаад хэлвэл тэгээ дуустдаг юм шүү дээ. Дурлсан байдаг юм гэв. Тэгээд хурмандаа ураарай хэмээн өнөөх инээд алтнаа. Рейн хөөрхөн хичээстэй. Рейн өшөө авалтын бурхан залбирахдаа өөрт нь өшөө авалт хэмээх амтлаг жимсийг амтлуулж өгөхийг гуйжээ. Галцуу. Хаалсын хэмээх бурхан үүнтэр гих хүү өргөө авч тэр хүн дөрөв улирлыг бэлэгдсэн дөрвөн бурхтын нэг болсон төвхтэй. Рейнд тэр хүү үүнтэр яагаад ч юм Виллтэй төстэй мэдрэмж өгнө. Үүслэгч охиныг явахад Вилл тэр зүг рүү харах ч үгүй. Одоо болтол Рейнийг зовж байхад ирээгүүд нь үүслэгчт нь уралсан ивэр. Гэхдээ зөвхөн үүнээс болоод биш. Тэр үүслэгч Рейний өнгөрсний талаар бүгдийг нь мэддэг учраас хардаа татаархаад байгаа юм гинэ. Рейн бол хөөрхөн аргадаа тэр мөчүүд намайг чамтай уулзахад хүргэсэн хэмээн тэд үнсэлчиж Вилл бүр болохоо байх нь тэр.
Тэгээд хөрхөн Рэйний шарахыг тэгсэн эсхийг асуугаад Рейн болохоор тэр нь ямар утгатай гэж ойлгохгүй. Уг нь Вил бол хийх гээд байгаа байхгүй юу? Гэтэ манай хоёр тийм зүйл хийлгүү. Инээлтэн баясаж нэгнээ үнсэж Вил маань ёстой Рэйний төлөө юу гэж хийнэ гэж нялуурсаар тэр өдөр өнгөрөв. Шашны баярын сүүлчийн өдөр ажиллан иржээ. Бүхэл язгууртнууд цуглаан цэнгүүн хийдэг өдөр. Фернах ирж Рейнтэй маань ярилцлаа. Тэгээд толгойг нь хад жуулуугаар цохих гайтай даацтай идүү гэсэлв. Вил өөрийн дураар бүхнийг хийж ин хүрлээ. Дитрих байсан бол ингэх байсан болов. Дитрих ийм зүйл хийсэн бол та хүлээн зөвшөөрч чадах байсан уу? Хайртай бүсгүйгээсээ юм нуудаг ир яавч сайн ир биш гэхэн тэр. Энэ үеэр Вил маань болор атхан олон төмний нүдэн дээр нүглээ хариусган хааны хүү болохоо баталж хаан язгууртнууд гэд бүгд уйхаалан байх ажээ. Рейн өөртөө үгүй ээ. Вил бол сайн хүү. Буруу өссөн л төдий гэж байсан ч дотроо яах аргагүй сүнс нь хүртэл чичирч байлаа. За гэтэл гинэт цагаан ханхуу гарч ирээд дүү минь надад тангараг өргөнө гэв. Хаанд хилэлгүй энэ бүхнээ хуйлцчихсан штэ хөрхий. Хаан бол дайсны тангараг өргөчүүл ухсаа заламжлах ханхуу болж чадахгүйгээд юу солиороод байгаа мөх нь холгүй орилж чарлав. Ингээд Вил маань ханхуугийн ээлд үнэнч дайчин нь боллоо. Ашгүйнийг Рейний аавын зохицос тэдэнд ирэв. Энэ зохицыг авахын тулд сүүлийн үед болсон бүх замбрааг үзүүс болсон штэ. Рейн маань Рүдэн рүүгээ буцаж үрдийн адил амьдарч харин Вил язгууртны хичээл үзэж газраа удирдах ханхуугийн бас дайчин байж хажууд нь ч байх хэрэгтэй хэмээн тэд ярилцав. Вил ганцхан сар хүлээчих тэгээд бүх юмыг зохицуулнаа гин. Рейн яаж чамааг үлдээх вэ дээ? Хүүхдээ орхиод явж байгаа ээж шиг хэцүү штэ гэд хамт үлдэх л бололтой юмсэрв. Рейн уг нь Вилийг хайрлаад байгааж хайрлсан бүхнийг үхдэг гэд бүр итгэчихсэн. Итгэлцлийн асуудалтай болчихсон болохоор хэцүү санагдана. Тэгээд Рейн Вилээс ханхууг алтлаад өөрийг нь хайрлах уу хэмээн асуухан тэрээ. Тэгснээ тэр асуултаа булзааруулж орхиод ямартай ч харж аавынхаа цогцыг өөрийн гараар булчгаад иргэн ирнэ хэмээгээд тэдний яриа өндөрлөв. Вил харин хэрэг болж магадгүйгээд нөгөө хааны гэр бүлийнхэнд л байдаг Амарелис автанг Рейнд өглөө. Түлсиний Вил хоёр уулзжээ. Вил бол инээ танаа тулсан шигээ. Түлсиний харин учир зүггүй уйлаад ханхүүтэй шүнийг өнгөрөөж тарчилж байгаад гарч ирсэн байж. За тэгээ надад хэцүү байхад өөрийг нь ойлгосонгүй гэж солиороод Вил дуурлаад бүр алгадаж орхино. Тэгээ чаавас өөрхөн хийс үйлдэл цочирдон уушлалт гуйхад нь Вил улам өдөөж намайг өөрийн ч өмнө гинжлүүлээ твтэх нохоо болгомоор байна уу? Өөрийн болгомоор байна уу? Гэд хүүхдэд чихэр харуулж байгаа өтөө өтөн хатгаж эхлэв. За тэгсэн Түлсиний ачин хөөрөөд би чиний аврагчийнхаа хөлийг үнсгэж авсан. Вил үнсгээр тонгоосон ч дунд нь гараа тавин үнсгэн тэр. Түлсиний үүнд нь уурлахад Вил хөлөө үнсүүлмээр байвал эрсдэлтэй зүйл хий гэвэ. Түлсиний олон дахин шархаван олон арангуудаа өдөн хатгалахад өртсөн эцэст нь тесрэх шиг болов. Рейн маань Рүдэн рүүгээ буцаад өчнөө уурсан ажлаа зохицуулж Саратай Вилийн талаар ярилцсан инээж хөөрөөд байхад нь нийслээс яаралтай мэдээ ирхэн тэр. Түлсиний аимшигт үйлдэлээ гүйцэлдүүлж. Мишель Аланкис нойрон дундаа өгчээ. Өглөө туслах нь олсон гэв. Отож харин биеийг нь шинжилээд амт өнөргүй хор луусан байх. Өөр боломж байхгүй гин. Амт өнөргүй хор. Түлсиниад их нутг нь өгч явуулсан штэ. Ямар ч нотлогоогүй ч гэлээ хамгийн түрүүнд Вил сэжиглэгдэн шоронд хоригджээ. Тэгсэн хаа ирсний хүмүн сайн байна гэж авбал яах вэ? Вил бол би юу ч хийгээгүй бүгд намайг сэжилж байхад би яах гэж тийх вэ дээ хэмээн хариулв. Хаан Вилийг суллан ордноос зайдуу хаш руу явуулжээ. Тэгээд бүх чичлэлт хатныг чиглэх болов. Хатан хааны хүүг тээсэн гэх эмэгтэйг удмаар нь хүүс тэмтэрсэн үйлчлэгчтэйж тамалдаг байж Рейнхарт руу дайрсан хүн ч хатан байх хэмэж хүүн үгсэн үүлийн үрэн хэмээх болов. Итгэн 7 хоногийн өмнө ханхуу тангараг өргөсөн Вилгээлм ийхүү титэм танхүү болжээ. Рейн Вилийг хайрж харуулууд нь оруулахгүй гэхэд өнөөх хавтангаа үзүүлж оров. Вил үүнийг хүртэл төлөвлөсөн байжээ. Хэрэгтэй болно. Энийг ав гэсэндээ. Вил хөөрх юм нь бүр цонхиж орхиж бас шоронд байсан юм чи аргагүй дээ. Тэд халуунаар тэрвэрлдэж Рейн бол юу болоод байгааг тайлбар хэмээн бухимдахад Вил зөөлнөр үнсэн тайшруулв. Вил бол ханхуу өгсөн сайхан биш вэ нүү гэхэд нь Рейн өөрийн гараар алж чадаагүй болохоор сайхан бишээ гэхэн тэр. Чихэрлэг өшөө авалт байсангүй тэр новш нойрондоо тайван өгсөн гэхээр боож өхмээр санагдана. Вил гинэтгэн Рейнийг өөрийг нь дагаад явахыг санал болгов. Тэд хамтдаа доош хонгил руу буцааж эцэст нь ирэхэд гяндан байхан тэр. Тэр дотор харин хэн байсан нь хамгийн сонирхолтой. Галзуурсан Түлсиня. Энэ үед л Рейн бүхнийг ойлгох шиг болов. Түлсиня хайрт минь чи яагаад энэ хүүхэнтэй хамт байгаа юм хэмээн сарвалзаж Рейн харин айж хулахад Вил чанга зураастай. Тэгэд гүнжтэн бүхнийг тайлбарлаж эхлэв. Өөрийн мэдлэгийг гүнжийн суудлыг булааж харин тэр суудалтаа өдөр шөнөгүй чичлүүлж зовж амьдарч байхад нь амьдралд нь нэг гэрэл хийгээ болон орж ирсэн залуу ахаад л Рейнхартыг хойж. Түлсиний ханхууг алсан болохоо ч илчлэв. Түлсиняг ашиглан ханхууг алуулахаар Вил анханасаа төлөвлөж. Тэгэд Вил өмнөх амьдралдаа Түлсиняд боолгуйлж өмнө нь сөхөрт ташуурдуулан зовдөг байснаа хэлв. Вил ч муу ахин төрсөн болохоо энэ бүчид илчиллээ. Рейн өмнөх амьдралын дурсамжаа ашиглан ашигтай зүйлс хийж байсан шиг Вил ч дурсамжаа ашиглан атгах төлөвлөгөөнүүд боловсруулж байсан аж. Гараа сунган сарвалзах Түлсинягийн гарыг Вил бяц атгахын тэр. Рейн ч тесэрч яагаад өөртөө ярилцаагүй яагаад энэ бүхнээ нуусан юм бэ хэмээн орилж гарав.
Тэгээд Рейн Виллээс дэндүү айсандаа бүр танихгүй хүн айтай хүндэлж ярьцахт нь Вилл санд чинь би танд л үнэн чимээ орилгон тэр. Рейний л хөшөө авалтын төлөө энэ бүхнийг хийсэн хэмээн Вилл тайлбарлаж эхлэв. Би үргэлж таних энэ бүхэн таны л төлөө хэмээн хэдэн удаа шивнэв. За тэгснэ гинэт Рейн бас нэг эргүүч гэмээр юм бодсноо. Өдий хүртэл би биш чи л айж байжээ гэснээ үнсэлцээд наа. Урд нь хүн гараа бяцлуулсан. Тэгээ бүр солиорчсан байж хахад тэнд хоёр гар нэг нэгэнд амар нууц дэлгэснэ, хэрэлдснэ. Улам хайртай болоод үнсэлцээд нас. Энийг бол угаасаа би бүр what the fuck гэж орчуулж исэн. Таад ч бас хүчээр романтик болгож хараад ах шаардлагагүй шүү. Тэдний дотн дулаанаар тэрвэлдэж байгааг харсан Түлсиня дотор өвхөж байлаа. Анхүү л өөрийг нь амьд байлгах хоолс байж, харин Виллийг хайрласан атал өнөөх нь өөрөөс нь урвав. Вилл бол үйлдэл бүрээрээ өөрийг нь ашигласан болохоо илэрхийлж байлаа. За тэгсэн Түлсиня өрөөнд нь байсан жадыг өөрийнхөө хоолойн тус хэсэг рүү чиглүүлээд хүн хайртай хүний алдчил хайрыг мэдэрдэг юм. Би өхвөл Вилл насаараа зовно гэснээ хоолой руугаа зуугаад амиа орлоод нав. Хөрх юм нүхэн хөлтлээл эндүрлээтэй чавс. Вилл бол хор өгч алах гэж байсан чинь нөгөөх нь өөрийгөө алаадах. Мэд хүн тоож байгаа ч юм болоо өө за амар хорны гарч олсонгүй гэж нас. Рейн бол хүн өхийг харсан тул ихэд хямрав. Вилл ийм заван газар Рейн тохирохгүй хэмээн түүнийг тэрвэрч өргөөд дээш гарцгаана. Вилл тэгээд бүр юу ч олоогүй айт Рейний хөлийг угааж өгч Рейн бол чи юу бодож мэдэрч байгаа юм хэмээн шалгав. Тэгсэн Виллийн харуулууд нь нэг зүйл бэлэн болсныг илтгэлээ. Рейн бүр галзуурхаа шахан бас юугаа нуугаад байгаа юм бэ хэмээн чарлаж эхлэв. Вилл таны өвшөө авалт дуусаагүй гэхин тэр. Харуулууд нь нэг авс оруулж ирэв. Вилл Рейнээс уушлалтгүй ханхүү өөрийнх нь өмнө сөгдөж зовж шаналж байгааг нь харуулж чадсангүй уучлаарай. Одоо хараа ингээд ч бол өвшөөгөө авбал болох уу гэв. Гартаа ил татгсан Рейн хачин их баяртайгаар инээмсэглэн тэр. Өнгөрсний мухад дурсамжуудаа бодон ханхүүгийн цогцыг харсан Рейн дуу алтан инээж гарав. Ингэж өгөхийн тулд тэгж их тэнхтэй юу муу новш хэмээж дараанд бүр хатантны хүртэл хараад эхэлнэ. Аав минь цогцоор их тоглосондоо тэр мүү гүлэг. Одоо хүүгийн чинь цогц надад байна. Яаж хариу барьдаг юм бэлээ хэмээн галзуурсан мэт орилон инээж. Биеийг нь яаж зэрэмдэлдэг юм бэлээ гэж байгаад. Гинтэл бага насандаа ханхүү дүнд илдэг ханддаг байсан дурсамжууд орж ирэхдээ зэрэгцээд Рейн ухаарч би ахин гараа цустах шаардлагагүй гэхин тэр. Тэгээ цогцыг нь зүгээр хүн олохгүй газар нуучих хэмээн босгоход нь Вилл бас нэг нууц дэлгэв. Рейний аав мориноос унаж үгсэн хэмээн тэмдэглэсэн ч яг үнэндээ бодоод үзэхээр үнэхээр л туршлагатай жанжаан хүн тулгаандаач орлого мориноос унаад өгөхгүй. Ханхүү албаар гүнтнийг хороосон байжээ. Энэ тухайга өмнөх амьдралд нь Вилл согтуудаа хилчилж байжээ. Вилл Рейнийг ийм амар мэдээгээр сумалж өгөөд илтийг нь ахин атгуулаад өшөөгөө ав хэмээн дэмжигэн тэр. Рейн галзуу мэтэл цогцыг нь илдээр зоож эхлэв. Энэ л мөчийн төлөө тэр ахин амьдарч энэ олон жилийг өнгөрөөсөн шүү дээ. Оройноос ахуулаад нар мантал Рейн цогцыг нь зэрэмдэглэжээ. Гар нь бүр шархалж цэврүүдтэл тэгсэн гэхээр ханхүүгийн цогц одоо бараг байхгүй болсон баха да. Тэгээд санаа намарсан Рейн энэ бүхэн Виллийн лач хэмээгээд Виллд үнсэлцээд ав. Үнэхээр л юм рандомор амар хэсгээс үнсэлт рүү шилжээд байд юм аа энэ маахай юу. Тэд халуунаар үнсэлцээж орон дээр очим өгцөө Вилл өнөөдөр зүгтэж чадахгүй шүү хэмээн хуцаа тайлж эхлэн тэр. Тэгээд Рейн дотроо Мишель чамааг хідэн хэсэг тастан хайсан гараараа би хайрт ирээ тэрвэрч байна. Өмнө нь Рейн Вилл чи надад хэрэгтэй би харин оронд нь бие өгч болно гэж байсан да. Тэр тохиролцоо хэрэгжлээ хэмээн Рейн бодно. Бас жаахан гажигтэй хайртай дуртай гээд галзуурч хийснээ тохиролцсныхоо дагуу гэж. Тэд бүхэл өдөр чинь юм ч идэлгүй хийжээ. Рейн Виллийг өгөхөөр одоо завсарлцгаая хэмэв. Өнөөх гүнжийн үхлээс болоод чуугаанд игдсэн үү гэсэн чинь хатан л бараг бас тэр хэрэгт гүтгүүлээ дуусах байх гин. Вилл тэгснэ хөөргөн ч гэмээр юм уу өөр эмэгтэйтэй орооцолсон дуучлаарэ гэж ав. Рейн харин уушлалт гуйж байвал өнгөрсөн амьдралынхаа түүхээ ярьж өгөөч гэхин тэр. Вилл инхүү галзуу нохойн түүхийг ярьж эхлэв. Тэр айлаар хоног төрүүлж явдаг зэрлэгшсэн хүн байжээ. Тэнтийнх нь хүүхдүүд үргэлж чичилж хоолгостой. Угаад саятай хоол өгнө. Олцсон бүхнээ идээж хорогдох газар байвал хаан ч унтаж чаддаг байв. Нэг гэр бүл хүч тэнхээтэй юм болохоор нь ганц аяг хоол өгөөд гэртээ ажилладаг байж. Олигтой ярьж чадахгүй, юу ч голлгүй иддэг малаас ялгаагүй хүн. За тэгсэн гэрээс нь алт хулгай таалдагдсан хэрэг гарахад хөрхий Виллийг маань л ад үзэн гүтгээд хөөхөн тэрээ. Яг үүндээ чаваас тэр айлынх нь балиар хүн хулгайлчихсан байсан байхгүй юу? Тэгээд очих газар түгүү зүдэрч явахт нь хажууханд нь нэгэн сүүх тэрэг шаварч сууж. Өнөөх ханхүүгийн сүүх. Ханхүү бол шаварч суусан гэж тоосон ч юмгүй хурдан үргэлгэн. Уг нь дотор нь сууж байгаа хүмүүс нь гарчхал өрөхөд амар штэ. Түсиня бас тэгж хэлсэн чинь ханхүү бол бити хуц их нь толгоо. За тэгээд яадаг юм блэ гэж байхад нь Вилл ирэн тусламж хэрэгтэй юу гэвэ. Олигтой ярьж чадахгүй ч гэсэн хідүүг бол хилчигдэг байжээ цаачин. Тэр сүүхт хэрэгтэй хүмүүс баян харагдсан учраас туслал хоол өгнө гэдэл тусалж. Мангас шиг их хүчтэй болохоор өстой сүнх гэж өргөөл шавраас нь гаргаад өгч. Ханхүү бас лайтай ийм заа амтны хааны удмын хөсөгт хүргэлээ гэж солиорсоор. Түсиня харин Виллийг хараад хөөрхий ядарсан амтан байна. Хүчтэй юм чи хэрэг болно аваад явчихъя гэв. Ханхүү тэгээд их нэртэй бас мууд сайн хайртай юм гэсэндээ заа хэмээн Виллийг дагуулж явжээ.
Булцуу ургах цагаар уулнаас мангасууд бууж ирж хүмүүсийг алдаг аж. Энэ үеэр яг тэр үеийг тарж. Вил булцууг хараад бусадтай анхааруулах гэсэн ч гэсэн өнөөдөл нь тоосон юмгүй. Балер амтан зайлгээд халгаасангүй. Тэгээд толгойдоо цохиул ухаан алдаас хэрэгт нь бүгд өгсөн байжээ. Мангас дараагийн олзоо буюу хөсөгт байх ханхуу гүн хоёрыг алах гэж байхад нь Вил сүх аваад мангасыг ёстой нядалж хайж. Энэ хүмүүс өгчгөл би хоолгүйх бодлол Вилийг хөдөлгөж байсан гин. Ханхуу тэгээд өөр хамгаалагчгүй юм хойно Вилийг ордон хүртэл бараа болж явбал өөрийн хүн болгон авч шан харамч шарамгүй өгнө гэжээ. Гэтэл нийслэлд ирээд хааны бутаж хүү гэдгийг илчлэгдэж юугаад сайн мэдгүй Вил ханхуу гүн хоёрыг өөрийнх нь аврагч тэдний төлөө л амьдрна гэх бодолтой болж. Гэтэл нэг өдөр Төлсөний араас нь тэврээд авчихын шүү. Тэр үед нь ханхуу олоод тарчгаж гүнжиг өстө нял байдлан зодож харин Вилийг шийтгэхээр зэрлэгүүцтэй тулдах дайн руу цөлж орхиж ханхуу бол тийшээ яваад өгчгөн л гэж бодож байхад Вил нь өстө шазарсаар гаад амьд эргээд ирсэн. Ханхуу Вилд өгтлээ дургу байнга ташуураар зодож шийтгэх нь тэгснэ бүр Төлсөниагаар хүртэл Вилийг зодуулна. Яг тэр үед Вилийг зодох Төлсөниад хачиг таалагджээ. Одоо ихэр бараг садист л юм шиг байна. Тэгээд Төлсөниа хүж үнэрсэн өрөөндөө Вилийг дуудаж хувцсыг нь хүртэл тайлуулаад гинж зүйлгэн зовоож тарчлаад байв. Тэгээд бүр хүчирхийлдэг гэжээ. Рейн бүр сонсоод өгтлээ гайхав. Ханхуу тэр талаар мэдэж байсан ч нэр хүндтэй сэв суулгахгүйгээд мдээгүй царилдаг байсан гин хөөе. Вил Рейнтэй өмнөх амьдралдаа нөгөө үхэхээс нь өмнө л нэг уулзж исэн да. Гэтэл яг үүндээ түүнээс ч өмнө Рейнийг их сэтгэлтэй байж. Тэр үед ханхуу хаан болмогцоо Вилийг утсан хүүхэлтэйгээ болгон одоо ихоор ерөнхий сайд болгож Вил юугаа мэдвэ дээ. Ханхуу бүхнийг өөрөө ганцаараа удирдах хүсэлтэйсэн гэсэн үг. Ханхуугээд яриа зансчихсан юм чинь ханхуугээр нь л явчихъя. Вил дараа нь ч очих газаргүй дээш тэр юм уу Төлсөнийг өрөөр өгөөгээд очихдаг байжээ. Гэтэл тэр өрөө нь хоосон. Төлсөний хатан болсон юм чинь өөр өргөөрөө явсан байж таарна. Гэтэл Вил гинжигийн тавиад өгчөнгүү таачгаач мэдхгүй нохойтой үнэхээр байд суух газар олохгүй байлаа. Тэгээд хаашаа ч явахаа мэдхгүй гүн зүгтэж явахдаа ортны агуулхад ирж. Тэгээд тэр Рейн хартын зургийг олжээ. Өөрлөө нэмсгэлсэн цор ганц тэр зураг. Ийхүү мэдээлэл олж авах гээд ханхуугаас Рейний талаар асуусан чинь өнөөх нь уурандаа багтарч тэр талаар хэлж өгсөнгүү. Үйлчлэгч туслахуудаас мэдээлэл цуглуулж Хелка гэх газар байгааг нь мэджээ. Тэгээд аян хийж явахдаа очих шаардлагагүй байхад л Хелкад очисон нь тэр. Ингээд яваад очихт нь Рейн эцэж тураад нүднээс гарчихсан. Ядрааштай нэгэн байсан юм. Вил өөрийгөө ханхуугийн хэрэгсэл гэхтэн Рейн тэр үед хүн гэдэг хэрэгсэл биш хэмээсэн билээ. Тэр шүнжүүн Вил энэ үгийг бодож хонж. Рейнийг санхүүжтэйгээ ахин төрдөг юм бол Мишелийг л ална гэх үгийг санаандгүй бас сонсоодчихжээ. Тэгээд амьдралд анх удаа Мишелийг би алах ёстой юм байна хэмээн бодоход хүрэж. Ордон руугаа буцсны дараач Вил үргэлж Рейнийг зүүдэлж Рейний нохоо болохыг л хачиг хүсэх болов. Вил тэгээд ханхуугаас өөрийн болохыг хүссэн зүйлээ яах ёстой вэ гэж асууж. Чаавс өөрөө юу ч мэдэхгүй штэ. Арай мэдлэгтэй гэл ханхуу дээр утсан бохгүй. Ханхууд ихсэн хаан ширээнд нь цанаархлаа гэж бодонгуудаа юм нь чунвал надад алуулна гэж мэдгэж. Тэгэд Вилийг сэжгэлсэн ханхуу өөр нэг зэргээр Вилийг хилийн зурвас алуулж орхив. Үхэхдээ Вил Рейнийг санаж байна. Ахаад нэггүй удаа уулзах юмсан хэмээн хүсэж байлаа. Тэгээд дахин нүдэн нээхдээ жаахан болчихсон. Гэтэл дурсамж нь орж ирээгүй байж. Ийхүү уулаар тэнүүчилж яваад Рейнтэй уулзсан нь тэр. Анх уулзахдаа бол Рейн хайртай байгаагүй. Би нөөрийн ирэхгүй л Рейнийг хамгаалсан тэр байжээ. Ингээд л Рейн Вилийн бүхэл ертөнд цолсон түүхтэй. Вил Рейний хувьд цунами адил гинтл гарч ирээд хамаад явах мэт хүчтэй сэтгэл хөдлөл байсан юм. Рейн Вилийн өмнө гимшин уйлж байлаа. Өөрөөс нь болоод ингэтлээ зовж энэ амьдралдаа ч ханхууд ашиглуулсан штэ. Харин Вил би тантай байгаадаа жаргалтай байгаа шиг таач жаргалтай байгаарэ. Битгий гимшээрээ хэмээн аргатгаж. Рейн дотроо Дитрикийг өөхөх үед Вил өмнөх амьдралынхаа дурсамжтай байсан бол хэмээн бодох тэрэл үед нь Вил шууд Дитрикийн талаар бодож байгаа юм уу гэхэн тэр. Бүр царайг нь хараад хэнийг бодож байгааг нь мэддэг те. Вилч Дитрик тусалж чадаагүйдээ гимшдэг. Яг үхлийнхэн дараахан дурсамжууд нь орж ирсэн ажээ. Вил яг үнэндээ Дитрикийг үзэн яддаг байлаа. Түүний хүсдэг бүхэн Дитрикт байсан юм. Гэтэ Вил том нулимс бөмбөрүүлэн эргээд очиж болдог бол тийм зүйл болгохгүй байсан юм уучлаарай хэмээн уйлж гарав. Рейн Вилийг үнсээд энэ бүгдийг хэлсэнд баярлаа гин. Рейн дотроо Фернахын буруу байжээ. Вил үнэхээр мдээгүй байж хэмээн бодов. Ийхүү Рейн Вил тайртайгаа тодорхой өгч нь хэллээ. Ийхүү цаг хугацаа урсан одов. Түүхэнд байгаагүй буюу 3 хоногийн хугацаанд ханхуу гүнж хоёрын оршуулгыг зэрэг хийж Рейнийг оршуулган дээр байдгаараа гангалаад ирснийг хараад хатан уурандаас авсан бүр ухаан алдан байсан юм. Вил Рейн хоёрын маань талаар яриа хаасайгүй явах болжээ. Рейнийг хатан болж мэдэн химээ ярихаж харшин тэдэнд бараалгах гэсэн зочдоор дүүрэн байв. Үйлчлэгч нь бие давхар болсонд баяр хүргэн Рейн салют бэлгэлсэн ч тэр нь яа харахгүй ханхуугийн үхэлд баясах ард иргэдийн ухаатай хоршин байлаа. Харин энэ үед нэгэн бөглүү тосгонд ах хүү Феликс хэмээх залууг орилон дуудаж ажлаа хийх зандарч байлаа. Харин тэр Феликс хачирхалтай танил залуу байх нь тэр. Ийхүү сизон 1 маань дуслаа. Би уусаа сизон 1 дуустал ярина гэснээрээ ингээд цааш нь үргэлжлүүлэхгүй шүү.
Угаасаа энэ бол манхва товчилж яриад дуусгах сувг бус. Доос манга багийн манхвагаа олон таниулах, ерөнхий ярьж манхва унших дуртай хүмүүст сэтэл өхөл зорилготой сувг. Энийг л дуустал нь ярьж явах гэсэн байсан гэх боломжгүй. Оронд нь өөр манхва ярьсан нь надад ч дээр таагдаад ч дээр хамаагүй сонирхолтой. Зүгээр ярьж байгааг маань сонсох дуртай бол өөр манхва байсан ч таалагдах. Хэрвээ энэ манхвааг л харин бүтнээр нь уншмаар байгаа бол чанартай орчуулгатайгаар www.toolsmanga.cg-ийн сайтаас хүлээ авч уншаарай. Бүтэн гараад дуусчихсан байгаа шүү. Би өөрөө одоо 7 сар гартал завгүй учраас 2-3 хоног бичлэг орохгүй байх. Төвчээртэй хүлээж авал удахгүй улам сонирхолтой манхва надаар уулзнаа. Тоглоод хүлээж аваарай.